Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэнд хэрхэн амар SIM-ийн аялын дата eSIM-ийг iPhone утсандаа суулгах талаар зааварчилгаа өгье. Нэгдүгээрт утасныхаа settings буюу тохиргоор руу ороод cellular эсвэл mobile service гэсэн зэсийг сонгож орно. Хоёрдугаарт нь доошоо үйлгэж хагаад add eSIM эсвэл add cellular plan гэсэн цэнхэр өнгийн текстийг дарж орно. Гуравдугаарт нь use QR code эсвэл scan QR code гэсэн сонголтыг дарж орно. Камер нэгдэнгүүт нь танд имэйлээр очсон QR кодын зургийг уншуулна. Дөрөвдүгээрт нь SIM-ийг итгэж дуусгахыг нь хүлээнэ. Дуусмагцсан done гэсэн нэртэй цэнхэр өнгийн товчийг дарна. Дараагийн алхам буюу 5 дахь алхам маань label for your CMHK plan гэсний доор нь дарна. CMHK гэдэг маань амар SIM маань байгаа. Дөрөвдүгээрт нь custom label хэсэгт өөрийн хүссэн нэрээ бичиж SIM-ийг нэрлэж болно. За хамгийн тохиромжтой нэр бол өөрийнхөө зорчих гэж буй улсын нэрийг бичих юм. 7-дугаарт нь cellular data хэсэгт сая өөрийн шинээр суулгасан SIM-ийг сонгож идэвхжүүлнэ. 8-т нь SIM хэсэгт байрлах өөрийн шинээр суулгасан SIM-ийг сонгож орно. Тус SIM маань зөвхөн өөрийн сонгогдсон улсад ажилладаг тул одоохондоо active wearing гэж харагдах нь хэвийн үзэгдэл. 9-т нь data roaming гэсэн сонголтыг асааж идэвхжүүлнэ. Эсвэл low data mode-ыг асааснаар датагаа илүү хэмнэх боломжтой. Аян зам тань амар SIM-тэй амар яг. Амар SIM-ийг сонгосон танд баярлалаа.